За сайн байцгаана манайхан. За тэгш бичлэгтэй дав тамирал. За энэ удаагийн бичлэгэн дээр хэдүүлээ. Нэгдүгээр арлын бүх sword-ыг авахлнаа. Мөн epic skill-үүдийг ямар quest биелүүлж авдгийг мэдэж авахлнаа. За тэгээд бичлэгтэй хамтаагаарай. Katana энэ маань Star Island дээр байдаг. За 2500 мөнгөөр авдаг байгаа шүү. Dark Blade. За энэ маань Snow Island дээр байдаг байгаа. 250,000 мөнгө болон 150 гемээр худалдаж авнаа. Solo Hunter. За энэ маань Sailor Island дээр байдаг байгаа. За тэгээ авахын тулд 5 ширхэг quest биелүүлнэ. За эхний quest нь болохоор 15 сая damage-ийн хохирол өөр дээр авна. Энд нь босс болон хүмүүс зодуулж болно. За хоёр дахь quest 750 NPC устгах нь. Гурав дахь quest 100 сая damage босдод учруулах ёстой. Дөрөв дахь quest 10 ширхэг тоглогч устгах нь. 5 дахь quest 15 ширхэг Solo Hunter устгахнаа. За энэ 5 quest-ийг биелүүлээд ил Solo Hunter-тайгаа яриад тэгээд Sword-а өөрийг болгох нэ. Sing of Fate. За энэ манай Sailor Island дээр байх boss rush-ыг хийж байх үед ёндоогоор унжирдаг байгаа шүү. За тэг унж ирэхдээ epic skill нэгтцсэн байдаг болохоор маш гоё. Griffon. За энэ манай Shibuya Station дээр байдаг байгаа. За тэгээ авахын тулд 650,000 мөнгө 650 гемээр худалдаж авна. Энэ манай дөнгөж эхэлж байгаа хүмүүст бол энэ sword маш их хэрэгтэй. Soul Reaper. За энийг авахын тулд 2 аргаар авч болно. За эхний арга нь болохоор Hollow Island дээр ирээд 5 сая мөнгө 8500 гем. За энд харагдаж байгаа энэ айтемуудыг өгөөд за тэгээд шууд худалдаж авч болно. Хоёр дахь арга нь болохоор Boss Island дээр ирээд энд зарж байгаа NPC дээр очиод 500 ширхэг boss tick-дээр шууд худалдаад авч болно. Excalibur. За энийг болохоор мөн ижил Boss Island дээрээс 65 ширхэг boss токеноор худалдаж авна. Shadow Monarch. За энэ манай Dungeon Island дээр байдаг. За авахын тулд King of Shadows title болон Solo Hunter Sword-ыг авсан байх хэрэгтэй. Мөн энд харагдаж буй айтемуудыг өгөөд авнаа. За энэ харагдаж буй айтемуудыг авахын тулд Double Dungeon хийж авдаг байгаа шүү. За Shadow Monarch авчаад хэдүүлээ Star Island дээр ирээд NPC-тэй яриад 3 quest биелүүлж epic skill-ийн эхний quest нь 10 удаа Double Dungeon дээр hard юм уу extreme модоор хожих ёстой. Хоёр дахь quest нь Monarch Clan авсан байх ёстой. Гурав дахь quest нь Shadow Soldier гээд NPC устгана. Энийг болохоор Double Dungeon хийж байх үед random маягаар гарч ирдэг байгаа. За тэгээ 3 quest-ийг биелүүлчихэд ирж NPC-тэйгээ яриад epic skill нэгтнэ. Shadow Sword. За энэ манай Dungeon Island дээр байрладаг. Авахын тулд хэдүүлэнд нь Shadow Border-ээс 10 сая мөнгө 15,000 гем мөн энд харагдаж байгаа айтемууд хэрэг болно. За энэ айтемуудыг болохоор Seed Dungeon хийж авдаг байна шүү. За Shadow Sword авчаад хэдүүлээ Star Island дээр ирээд epic skill нэхнэ. Мөн ижил quest биелүүлж авна. Эхний quest нь 1 billion damage өгнө. За хоёр дахь quest нь 1250 piece устгах. За энэ хамгийн урд их арга нь Shinjuku Island дээр ирээд quick brew-дээр ингээд сэгэр харамтах илүү хурдан шүү. Гурав дахь quest 150 boss устгах. За дөрөв дахь quest нь болохоор Seed Dungeon дээр 10 удаа easy mode гэдэг шүү. За 5 дахь quest. За 5 дахь quest мөн ижил Seed Dungeon дээр medium дээр 10 удаа хийх нэ. За сүүлийн quest нь болохоор Seed Dungeon дээр hard дээр 10 удаа хийх юм байна. Abyssal Empress. За энэ манай Tower Island дээр байдаг. Infinity Tower дээр тоглож байх үед унж ирдэг байгаа шүү. За тэгээд мөн ижилхэн яндаагаар унж ирнэ. За унж ирэхдээ мөн ижилхэн epic skill нь нэгтсэн унж ирдэг байгаа шүү.
Great Mage. За энэ болохоор limited sword байгаа. За тэгээд Ace event-ийн үеэр гарсан. Одоогийн байдлаар авах боломжгүй. Гэхдээ цаашдын update-ийн үеэр NPC-нд гарч ирэх боломжтой. За энд байгаа айтемуудаар Great Mage-ийг боддож авах нэ. Manipulator. За энэ маань Hollow Island дээр байдаг. За тэгээд энэ NPC дээр яриад 3 quest биелүүлж авдаг. За эхнийх нь болохоор 250 kill Hollows NPC устгах нь. За энд байдаг байгаа. За хоёр дахь quest нь болохоор Shinigami Race-ыг авах хэрэгтэй. За энэ race маань Legendary Race байгаа. За гурав дахь quest нь болохоор Vortex Fragment гэдэг байгаа. За энэ байна. Энийг одоо quest-ийг биелэлэн ашиглаад авах хэрэгтэй. Миний шууд анхныхаараа бэлжлээ. За дөрөвт quest нь 350 damage үзүүлэх хэрэгтэй нэ. За сүүлийн quest нь болохоор Manipulator boss-ыг 15 удаас тустай. За энийг гэдэг сервер хор хийгээд уртан биелүүлчихнэ. Slime Sword. За энэ маань Slime Island дээр байдаг байгаа. За авахын тулд 30 сая мөнгө, 20 мянган жим. За тэгээд энд харагдаж байгаа айтмаар худалдаж авдаг байгаа шүү. За slime boss амьдлахын тулд хэдүүлэнд нь slime K хэрэгтэй. Тэгээд K дээр хэлээ хэдүүлэн slime shard хэрэгтэй гэж байна. За энэ shard-ыг болохоор энд харагдаж байгаа slime warrior гэдэг төвөөдөөс авдаг шүү та. За тэгээд эндээс ирээд одоо байгаа slime-да K түлхүүр аваад тэгээд boss ингэж амьдлаа. Тэгээд айтмуудаа төглөж шүү. За Slime Sword-ын EP skill-ийг нэхэд Slime Island дээр энэ NPC байгаа. За энэ NPC-г яриад за эхний quest нь болохоор Slime boss-ыг Hard Emo Extreme дээр 15 удаа устгах нь. За хоёр дахь quest нь Mighty Grace буюу Slime Race-ыг авах хэрэгтэй. За эцэст нь 13,000 race үржиж Slime Race-ыг авлаа. За тэгээд одоо 3 дахь quest-ийг биелүүлье. 3 дахь quest нь 10,000 NPC устгах нь. Yamato Sword. За энэ маань Judgment харгалт дээр байдаг байгаа. За тэгээд энд харагдаж байгаа айтмаар шууд худалдаж авнаа. Мөн EP skill нь цаанаас нэгдсэн байдаг байгаа шүү. За дараагийн Sword True Manipulator. За энийг ханаас авах гэвэл Soul Dominant Island дээр байдаг байгаа. За тэгээ авахын тулд энд харагдаж байгаа айтмуудаар авна. За True Manipulator-ийн EP skill-ийг нээхэд тулд миний ард харагдаж байгаа байшин дээр NPC байгаа. За тэгээд очиж яриад quest авна. Эхний quest нь Hard Emo Extreme дээр Manipulator boss-а устгах хэрэгтэй. За хоёр дахь quest нь хэдүүлэнд нь Espada Kala нэрхтэй. За энэ хамгийн сүүлчийн даалгавар нь болохоор Hollow Island дээр байдаг Manipulator boss-ыг устгаад энэ хамгийн доор нь харагдаж байгаа айтмаас 5 ширхэх хэрэгтэй. За тэгээд айтм нь бүрэн цугларсан бол энийгээ тавуулын энэ ашиглаад за тэгээд True Manipulator boss-ын EP skill-ийг нэхтэй. За Atomic. За энэ маань Loveless Island дээр байдаг байгаа. За тэгээд авахын тулд Eminence Incarnate title болон Shadow Sword авсан байх хэрэгтэй. Мөн 45,000 gem болон boss of Zone гэдэг айтмууд байх хэрэгтэй.
Atomic-ийн Apex skill-ийг нээхэд бол Loveless Island дээр энэ NPC байгаа. За энэ NPC-тэйгээ яриад quest авна. За эхнийхэн quest нь болохоор Atomic boss hard юм уу extreme дээр 20 удаа устгах хэрэгтэй. За хоёр дахь quest нь болохоор хэдүүлэнд нь Eminence-ийг калан хэрэг болно. За сүүлийн quest нь болохоор Tower Island дээр байрлах Infinity Tower-ыг Polar 50-аас дээшээ 5 удаа хийх хэрэгтэй. Ice Queen. За энэ манай 1-р арал дээр байгаа хамгийн өндөр дэмэж өгдөг sword байгаа. За ахын тулд Boss Island дээр ирээд за Frost Empress title болон 40,000 gem. За тэгээ Boss Soldier дээр энд харагдаж байгаа item-одыг өгөөд за тэгээ шууд худалдаж авах нэ. За Ice Queen-ийнхаа Ape skill-ийг нээхэд Frost Bane гэх legendary калан байгаа. За тэрийг аваад Ape skill-ийг нээнэ. Dragon Slayer. За энэ манай Snow Island дээр авч олно. За тэгээд энэ маань limited sword байгаа. Шинэ жилийн update дээр гарсан байгаа. За тэгээд item-ууд нь байвал эндээс ирж авдаг байгаа шүү. За тэгээд 1-р аралд ирэх бүх sword-уудыг ингээд өөрийн боллоо. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгэн дээр бүх sword-ыг өөрийн болголоо. Тэгээд миний бичлэг бас таалагдсан байх гэж найдаж байна. Таалагдсан бол лайк дараад цааш намайг үзэж дэмжихийг хүсэх юм бол манай YouTube channel-ийг subscribe хийж намайг дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцай түр баяртай. Залгасаа.